За сайн бацгаана уу? За дараагийн сонирхолтой нэгэмжлэгээрээ skip shock хэрхэн 10 секунд энэ эвлүүлэх талаар мөн бяцхан зөвлөмжүүдийг хүргэхээр боллоо. За тэгээ бүүнөрөө эхлэе да. За юуны түрүүнд skip shock сурахын өмнө тэмдэглээнүүдийг нь сурсан байх шаардлагатай. Мөн өнгөнүүдийнхаа эсрэг өнгөнүүдийнхаа байрлалуудыг мэдсэн байх шаардлагатай. За юуны түрүүнд өнгөнүүд үзчихэ. Цагааны эсрэг, шар, цэнхэргийн эсрэг, ногоон, улааны эсрэг, холбоо шар. За энэ хөдөө юм байрлалтайгаа. За тэмдэглэгийг эхлэе. За энэ өдрөнд хамгийн эхлээд R баруун өргөх R frame 6-тай байвал доошоо. За дараагийнх нь L доошоо. Зүүн доошоо L frame 6-тай байвал дэшээ. За дараагийнх нь U дээдлээ зүүн дэшээ. U frame дээдлээ баруун дэшээ. За F дүүрэн талаа эргүүлэх F frame 6-тай байвал нөгөө дэшээ. За B артлын нүр гэсэн үг. Артлаа ишээ явууллаа. B frame эсрэгээр нь хашаа баруун дэшээ. За ерөөдөө тэмдэглээнүүд маань иймэрхүү байгаа. За энэ дөрөнд шага чи. За хамгийн эхлээд эхний зорилго маань болохоор нэг өнгөө эвлүүлэх байгаа. Нэг бүтэн өнгөө эвлүүлнэ гэсэн үг. Бас нөгөө нэг 3 шанах дээр ажиллах. Эднээс бүгдээрээ яг дээдлүүд нь ижлэгэн байна гэсэн үг. За жишээ болгож үзүүлээ. За энэ ногоон дээр бол нэг өнгөө эвлэрсэн. Хажуу талууд нь бүгдээрээ ижлэх. За хийж эхлэе. За ямарсан зүгээр цагаан өнгөн дээр эхэлчихэ. За нэг өнгөн дээр яг ерөнхийдөө яг голыгоо тойрч дөрөв хийх байгаа. Тэгэхгүй бол өөр жишээ хийж болохгүй. За нэг нь орцсон байна. За доор байгаа өнгнүүдээ хайж иглээ. За энд нэг байна, энд нэг байна. Нөгөөд нь энд байна. За тэгэхээр эхлээд хамгийн дөрөв өөд сарсны ханаагаа хийж үзье. За тэгэхээр энийг одоо энэ гурвынхаа хаана орох вэ гэдгийг нь бүгдээрээ үзье. За энэ болохоор нөгөө ирэнг нь ногоон улаан. Тэгэхээр энэ цагаан өнгө одоо яг энэ шиг цагаан ногоон юм уу улаантай өнгийн л яг хажуу талд нь орно гэсэн үг. Яг хажуу талд нь. За тэгэхээр энэ харийн ногоон улаан гэсэн одоо энэ орцсон байгааг бас харъя. Цэнхэр холбоо шар. Тэгэхээр энэ хоёрын хажуу талд орохгүй гэсэн үг. Ягаад тэгэхээр угаасаа энэ чинь ногоон улаан гэсэн чинь энэ нь болохоор цэнхэр холбоо шар гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хажууд орохгүй юм чинь энэ ийш орно гэсэн үг. Эсрэг талд нь. За бүгдээ энийг хий. Яг ийм шулуун байвал зүгээр шууд дэшээ төвлөх чинь. За дараагийнх нь. За энэ нэг байна. Нөгөө өрөнгө нь улаан цэнхэр. Тэгэхээр энэ хоёрын хааш орохыг харъя. За тэгэхээр энэ улаан цэнхэр гэсэн юм чинь. За энэ нөгөө улаан байна. Энэ цэнхэр байна. Тэгэхээр энэ хоёрын яг ийшээл хажууд орно гэхээр ийш орно гэсэн үг. За бүгдээ энийг одоо шууд ингээд дээшээгээ түлхээд хийх гэхээр ерөөсөө болохгүй нь хажуу талаа гарч ирж байна. Тэгэхээр энийга за одоо яг нөө дээр хүллээр за энийга R ингэж урьж агаад R гэж өргөлөө. F frame тэгээд R frame. За ашиг орч. За дараагийнх нь. За энэ нэг байна. Нөгөө өрөнгө нь доошоо гарч штэ. За яг энийг хийж үзье. Улбан шар ногоон. За ерөөдөө энэ доор байгаа өнгнүүдийг яг одоо энэ хоосон зайгаа ашиглаад дээшигээ гаргаад ирнэ. Дахиад дээшигээ эргүүлчих. За энэ байна. Энийг бүгдээ одоо яг санийхаа өмнөх шигээ за ингэж урьж агаад одоо энийг ашиг гэсэн үг. За эхлээд R F frame баруунаа болгох гэсэн үг. За ерөөдөө ингэж орчиж байгаа.
За дараагийнх нь бас яг нөгөө нэг саяны нөгөө нэг эргэцэн байсны хин чинь эсрэгтэл гэсэн үг, зүүн талдаа. За энийг яг энэ талдаа барьж агаад яг энэ чи яг ийш орно гэсэн үг шүү дээ. Энэ нь цагаан өнгө. За энэ за L frame F L зүүнээ дашаа болголаа. За ерөөдөө яг иймэрхүү дараалалаар гол нь нэг өнгө эвлүүлэхдээ дээдлүүд нь бүгдээрээ ижилхэн байх хэрэгтэй. Зүг байх хэрэгтэй гэсэн үг. Тэрийг сайн анхаараарай. За дараагийн зорилго маань болохоор энэ илүүсэн өнгөө доошоо гаруулж байна. Цагаан өнгөө доошоо оруулж байна гэсэн үг. За тэгэхээр дараагийн зорилго маань болохоор цагааны эсрэг одоо нөгөө нэг өнгөнүүдийг мэдчих шаардлагатай учраас одоо цагааны эсрэг шар байдаг. Дээрээ шар байх хэрэгтэй. За тэгэхээр дараагийн зорилго маань болохоор дээдлийн дөрвөн гол бас дөрвөн булангаа дөрвөлнгийн шар болгох хэрэгтэй. Шар болгох хэрэгтэй. Яг эхний ээлжинд ямар ч дөрвөн булангаа гэсэн үг энэ. За тэгэхээр одоо энэ байдал дээр болохоор хоёрхан шар байна. Нөгөө хоёр нь болохоор ишээгээ ингээ арчиж. За яг одоо энийг ямар ч дараа нь үзнэ. За хамгийн эхлээд хамгийн одоо skip шоныхоо хамгийн гол үйл буюу sledgehammer үйлээ хийж сурцгаая. За илүүсэн өнгөө за ерөөдөө яг ингээд өөдөөсөө барьчихна. Бусад хуруу яг доороо дээрээ ингэ байрлаад түшээ байж гэн гэсэн үг. Эрхөөрөө яг голдоо байрлана. За хийж үз яг одоо илүүсэн баруун гар яг энэ хойд баруун хойд булан дээрээ байрлаж агаад за энэхүү яг одоо энэ бүгдээрээ энэ хоёр булангаа хараарай. За баруун булан доошоогоо буулаа. Зүүн булан доошоогоо цаашаа буулаа. Баруун булан буцаагаад оруулаа. Зүүн булан буцаагаа оруулаа. За тэгэхээр баруун булан доошоо буулгалаа. Зүүн булан цаашаа гаргаад үүдөө юм үлдэл байгаа. За дараагийн зорилго маань болохоор дээдлээ битүү болох гэсэн байгаа. За эхний нэгдүгээр тохиолдол одоо нөгөө дээдлийн дөрвөн булангаа битүү болгоно гэсэн тий. За тэгэхээр одоо яг хоёр нь орсон байна. Нөгөө хоёр нь энэ талдаа гарчиж. За ийм тохиолдолд энэ хоёрынхоо баруун талынх нь өөдөөс нь харчна. За өөдөөс нь харлаа. Одоо нөгөө цагаан өнгөө өөдөөс нь харуулж барьж агаад нөгөө өнгө энэ талаа дээрээ барьчих нь байна. За нөгөө үйлдэлээ хийж үзье. За хийлээ. За цагаан өнгөө доош оруулж. За дээдлэлт маань шар булан байхгүй байна. За тэгэхээр яг нөгөө одоо энэ хоёр дахь тохиолдол нь гарч ирж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө яг хоёр дахь тохиолдол нь болохоор хоёр шар маань баруун тишээгээ за ингээ гадарсан. Нөгөө хоёр нь болохоор яг эсрэг талтай гадарсан байна. За тэгэхээр яг ийм тохиолдолд одоо энэ хоёр ижил шар өнгөө баруун тишээгээ өөрийнхөө баруун тишээгээ харж барьлаа. За ингэж жаад энэ талыгаа дээшээ яг нөгөө цагаан өнгөө өөдөөс харуулж барьж агаад за нөгөө үйлдэлээ хийн. За болчихлоо яг зорилго маань биеллээ. За одоо 3 дугаар зорилго маань. За ерөөдөө яг төгсөх хамгийн сүүлийн үйлдэл гэж хэлж болно. За яг л нөгөө саяны үйлдэлээрээ л дагнаал хийгээд байна гэсэн үг. За одоо голуудаа яаж хийх вэ? За нэгдүгээрт дээдлийнхаа хамгийн дээдлэлд байгаа цагааны эсрэг дээдлэлд байгаа гол өнгө харчин гэсэн үг. За энэ өнгө улбан шар өнгө. За би өнийг улбан шар төвийн булан руу иш хийх юм байна гэж ойлгоод би улбан шарынхаа өөдөөс харчлаа. Харж барина. За ингээ харж барьчих нь. За ингэнгүүтээ яг нөгөө цагаан өнгөө ингэж харж барьж агаад за нөгөө үйлдэлээ хийж гин гэсэн үг. Булгалаа. Хүлээ. За тэгэнгүүт яг улбан шарынхаа эсрэг улаан өнгө эсрэг талын өнгөнөөс нь хийж гин гэсэн үг. Яг эргүүл барьж агаад. За улбан шар төв маань орсон байна. За дараагийнх маань цэнхэр. Тэгэхээр би цэнхрийн өөдөөс харж хийх нь байна. За энэгээ цагаан өнгө өөдөөс харж агаад
За эсрэг талаас нь барьж хийлээ. За зарим тохиолдолд маань болохоор яг саяны өнгөөрөө дээдлийн өнгөө харж агаад хийгээд явцад эвлэрдэг. За зарим тохиолдолд болохоор яг ингээд 3 ширхэг үлдсэн байдаг. Яг ийм дараалсан биш, яг хажуудаа байгаа байдлаар. За тэгэхээр энийг яах вэ гэхээр ерөөд амархан энэ хажуудаа байгаа нэг өнгө одоо энэ 3-ыг яг дараалсан байдалтай болгоно гэсэн үг. Энэ 1 2 3 гэсэн үг. Яг нөө дараалсан байдалтай оруулна гэсэн үг. Тэгэхээр энэ хажуудалтаа байгаа энэ талыгаа арталтаа ч юм уу урталтаа оруулчихна гэсэн үг. За ихэнх тохиолдолд ерөөд арталтаа оруулцдаг. За энэгээ арталтаа одоо энэ булангаал энэ голыгоо ийш оруулна гэсэн үг. За ингээд 3 дараасан болгочихж байгаа юм. За тэгэхээр ингэж болгосны дараагаар бас л яг саяны нөгөө байдлаараа харна гэсэн үг. Дээдлийн гол улаан байна. Улаан талын өөдөөс харж агаад одоо нөгөө өнгөө энэ доотлын нөгөө өнгөө барьж агаад хий чинь. За хийсний дараагаар нөгөө түрүүний хойш ухраасны буцаачна гэсэн үг. Я бас ийм 4 ийм 2-ыг өөдөөсөө харсан яг өнгө дээр доор орцсон. Тэгээ нөгөө 2 өнгө эсрэг ингээ орцсон байгаа. За яг ийм тохиолдолд. За яг ингэж өөдөөс нь харж барьж агаад нөгөө шаад цагаан өнгөөдөөс харууллаа. Нөгөө үлдлээ 3 дайчна гэсэн үг. За нэгтгэн 2 дахь нь 3 дахь нь. За ихэд яг юм. За саяны тохиолдол маань болохоор яг энэ тэмдгүү гадарсан байдаг. За жишээ болгож үзье. Ийм тохиолдол. Одоо яг саяны нөгөө нэг 2 шиг тэгсэн мөртлөө энэ өөр газар орсон. За жишээ нь ийм байна. Тэгэхээр энэ хоёрынхоо аль нэгийг нь сонгож авч байгаа яг өөд дээрээ доороо ингэж барьчихна гэсэн үг. Эвлэрсэн өнгө маань мэдээж доороо байх хэвээр. За тэгэхээр энэ хоёр байна. Яг нөө төрөний байдлаар бол энэ талдаа нэг байсан яг эсрэг өнгөрөө. Тэгэхээр энэ нь энэ ч нэг нь орсон мэн энэ чинь битүү болсон юм чаа. Энэ хойно байгаа нэг голоо яг энүүнийхээ эсрэг талд нь оруулж гэсэн үг. Энийг гайшээ. За ингэ оруулцаа. За тэгсний дараагаар өслөж амраа 3 удаа яг л хийдгэрээ чинь 1 2 3. За нөгөө эргүүлсэн үйлдэлээ буцаана гэсэн үг. За ерөөдөө skip шаа маань. Тэгэхээр бүүнөрөө за шар өнгөндрий хийчээ. За тэгж нэг өнгөө илүүлнэ гэсэн. За энийг ишээ. За шаарлж. За цагааны шарын эсрэг цагаан байдаг. Тэгсэн чинь энэ хоёрын талдаа нөгөө нэг 2 дугаар тохиолдол байна. За бүх болонгууд маань орсон маань дээдлийн өнгө цэнхэрээ өдөс харж агаад хийсний дараагаар эсрэг талаас нь. За энэ 3 үлдсэн байна. Дээдлийн өнгө улааны өдөс харж байна. За 2 дахь. За бас дараагийн бичлэгээр яг юу сурахыг хүсэж байна, ямар шоу сурахыг хүсэж байна бас доор комент хэсэгт үлдээгээрэй. Би зөвхөн бас чадах ятгаараас тайлбарлаад оруулнаа. За дараагийнх нь хамгийн амархнаар зөв шар дээр нэчдөө дахиад. За энэ цэнхэр ишээ орно. Энэ улаан цэнхэр ишээ орно. За нэг өнгөө эвлэрсэн. За эхний нөгөө тохиолдол байна. Ийм хоёртой. За энэ хоёрынхоо баруун талынхаа нүдэс нарж агаад дээрээ барьлаа. За экснийхаа дараа эсрэг гэж одоо нөгөө битүү болгосны дараа л тэрийг эсрэг тишээ дандаа явуулдаг байх шүү. За одоо нөгөө 2 дахь тохиолдол баруун шиг харуулж агаад.
За дэдлэн эвлэрсэн байна. Одоо яг нөгөө үлдсэн 3 өнгө ерөөсөө ингээл харчихна гэсэн үг. Заавалжгүй нэвлүүлсэн өнгө гэдэг. За явал башаар өдөөс хийлээ. Сэрэг талаас нь сая хийснийхаа дараагаар сэрэг талаас нь гэсэн үг. Хийлэж үзье. За хийлээ. Яа. 3 дайлаа. За ерөөдөө гэдэж чаа. За манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Мэдгүй чадахгүй зүйлвэл манай пэйж үзт чадвар болон доор комент бичиж үлдээгээрэй.